Үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний лотерей хүрэхэд бэлэн болсон. Манай нэвтрүүлэг 5 цаг 50 минутанда харахаа эхэлж чадсангүй. Тэгээд та бүгдээсээ үндэсний лотерей тоглож байгаа бүх хүмүүсээс хүлцэл өчөөд одоо манай нэвтрүүлэг яг энэ цаг мөчид та бүхэнд хүрж байна. Та бүхэн Зэник телевизийн бас мэдээлэлээр хойшилсан цагийг авсан байх гэж найдаж байна. За ингээд 4D 3 дугаар зэргийн хамгийн ихний хонжуурын машиныг хонжуур хожих машиныг ажилуулах гэж байна. Өнөөдөр нийтдээ таны азыг за наадам маргааш эхлэх гэж байна. Өнөөдөр бол одоо албан ёсоор 2 нас уралдсан байгаа. За шагаан харваа, сурын харваа энэ эхэлсэн байгаа. За маргааш бол Монгол үндэсний баяр наадам маань одоо 11-нд нээлтийн ажиллагаа болно. За тэгээд наадмынхаа яндыг бүгдээ хамтдаа үзээд ингээд 4D 3 дугаар зэргийн хонжуурын хамгийн ихний дөрвөн бөмбөлгийг бүгдөө хамтдаа гаргаж ирээ. Ингээд тгээс 9 хүртэлх 40 бөмбөлөг маань бэлэн байгаа. Ингээ машин маань бэлэн. Ингээд бүх бөмбөлгүүдээ шилэн оргондоо хийлээ. За, нийтдээ 4 бөмбөлөг гарч ирнэ. 4 бөмбөлгийг та дөрвөлгийн дарааллын дагуу таасан байх ёстой. Дарааллын дагуу таагаад таачих юм бол хонжуур хожих нь тодорхой. Гэхдээ хонжуураа та яаж хожих вэ гэвэл манай борлуулагч нараа ийм хуудас аваад дурын хідэн ч тоо байж болно. Өөрийн одоо дуртай өөрийн яг тэр цаг мөчид таны харигтлоонд орж ирээд гараар чинь энэ дээр бичигдсэн 4 тоо өнөөдөр энд гарч ирэх үгүйгээс таны энэ наадмын ёндоо шалтгааллах гэдэг. За 7 хамгийн ихнийх нь дараагийнх нь тэг яг дарааллын дагуу байх ёстой шүү гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. За 4D тоглохын тулд та бүхэн 500-аас дээш төгрөгийн бооцоо тавьсан байх ёстой гэдгийг хэлэхэд таатай байна. За 3 дахь бөмбөлөг гарч ирэхэд бэлэн болсон. 3 дахь бөмбөлөг бас тэг байна. 7 тэг. 7 тэг. За хамгийн сүүлийн бөмбөлөг. За 4 дахь бөмбөлөг хэрвээ яг 700 гэж тэмдэглэсэн байгаа хүмүүсийн хувьд за энэ маш сонирхолтой тоо байна. За 70 тэг 7. За машин маань автоматар зогсно. За сонирхолтой тоо гарч ирлээ. Өмнө нь одоо овоо олон нэвтрүүлэг хөтсөн. Ерөөсөө ийм төрлийн тоо гарч ирээгүй санагдаад байна. 7007. За одоо хэн юу гэж бодож 7007 гэж бүгэлсэн байх вэ? Маш сонирхолтой. За ингээд 4D 3 дугаар зэргийн хонжуур. Хэрвээ та 7007 гэд 500 төгрөгийн хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавьсан бол таны бооцоо өнөөдөр энэхүү 4 тоо энэ машинаас гарч ирснээр 500 дахин үржигдэх боломжтой боллоо шүү. Танд амжилт хүсье. За дараагийнх нь 2 дугаар зэргийн хонжуурыг тодруулах 4D машин маань айл хэдийн бэлэн болсон. Тгээс 9 хүртэлх бүх тоонууд маань бэлэн нийтдээ 40 бөмбөлөг байгаа. Ингээд машин ажиллуулаад эхэлье. За та бүхэн 5 цаг 50 минутаас нэвтрүүлгийг бас нэлээд харсан байх та би бас дотроо тэгж бодож байна. Тэгээ техникийн шалтгааны улмаас манай нэвтрүүлэг одоо бичлэгээр та бүхэнд хүрж байгаа гэдгийг хэлэхэд тун таатай байна. Мэдээж хөндлөнгийн хянагчд маань манай студиуд бас сууж байгаа. За хамгийн ихний бөмбөлөг 8. За дараагийнх нь 1 гэсэн 2 бөмбөлөг гарч ирлээ. 8-1. Дараагийнх нь хэд вэ? 2 юм шиг байна. За 4 дахь бөмбөлөг бас ороод ирсэ. Яг энэ ч хэр удаан байхаас бас шалтгааллах юм байна. Яг ингэ бариад байвал ерөнхийдөө бол 4 орцсон байна энэ. За 4 8 1 2 4. За энэ бол нэг тийм сюрприз барихаар нэг тийм олон ижил тоо энтер гарсангүй. 8 1 2 4. 8124 гэсэн тоог та бүгэлсэн бол таны тавьсан бооцоо мэдээж таны тавьсан бооцоо 500 төгрөгнөөс дээш явах ёстой. Энэхүү машинаас энэ 4 тоо гарч ирэхийг та таамагласан, бүгэлсэн байгаа бол
1000 дахин үржигдэнэ гэдгийг хэлэхэд тун таатай байна. За эхний хоёр 7007 болоод 8124 таны бүгэлсэн тоонууд дунд байгааг бол та битээ санаа зовоороо. Танд 3 дахь боломж байгаа. 3 дахь боломж нь юу вэ гэвэл 4-р зэргийн 4D-ийн 1-р зэргийн хонжирыг тодруулах гэж байна. Хэрвээ та эндээс гарч ирэх тоог таасан байгаад таны одоо бүгэлсэн одоо тоонууд дундаас хэрвээ энд гараад ирэх юм бол таны бооцоо хэд дахин үржигдэнэ гэж 2000 дахин үржигдэх байхгүй. 500 төгрөг чи хэд болох юм бэ? Хөдлийн хэлтгийг хэлээрэй. Би тоондоо өстө муу байсан шүү. 500 2000-аар үржүүлэхээр сая юу? Сая төгрөг очих нь шүү. Биш ээ. 10 сая юм шүү. За энэ хугацаанд бодчих. Би надад нөгөө гар утсан мэт зөөрхөн биш болохоор би мэдэхгүй шүү. За сав тэгээс 9 хэд вэ? 10 сая юу? 500 2000-аар үржүүлэхээр хэд юм бэ? 10 сая юм шүү. 1 сая юм уу? Үгүй хаа. За сайн бодчихоорой. 10 сая юм шүү. Зөв. За. 1 сая юм бэ? 1 сая юм биш үү? Тэгэхээр хэдэн төгрөгийн за 4 минут үлдсэн байна. За амжих манайхан санаа зовлтгүй. За 1 гараад ирсэн. 1 дараагийнх нь 3 уушлаарай. Энэ доороо 6-тай 6 1 3 6. За одоо 9 гараад ирэх юм бол үгүй 5. За 1365. 1365. Магадгүй энэ таны машины дугаар ч байж болно шүү дээ. 1365 гэсэн машины дугаараа хийгээл 500 төгрөг тавьсан бол тэгэл маш амархан хонжир хожих нэ. 4D-ийн 1-р зэргийн хонжироо машинаас гарч ирсэн энэхүү 4 тоог та яг дарааллынхын дагуу таасан бүгэлсэн байгаа хуудастай толонтойгоо сууж байгаа бол таны бооцоо 2000 дахин нэмэгдэж байгаа шүү. За дараагийнх нь яг миний хажууд байна. 50 сая төгрөг джекпот хожих 6D машин маань бэлэн болсон. Тэгээс 9-ийн хоорондох энд нийтдээ 60 бөмбөлөг байгаа. Энэ 60 бөмбөлөг аль хэдийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болсон байна. Ингээ бүгдөө хамтдаа өнөөдрийн 50 саяын эзэн ямар 6 тооны ард нуугдж байна вэ гэдгийг бүгдөө хамтдаа харцгаая. Ингээд бөмбөлөгнүүд маань урагшаа 60 бөмбөлөг. За энд бас онцлогтой нь юу гэвэл та энэхүү 6 тоог сургуулийн дарааллын дагуу тааж чадах юм бол та нийтдээ 50 сая төгрөг хожиж шүү. Эхний 5 болоод сүүлийн 5 тоог дарааллаар нь таасан бодоод та сая 500 мянган төгрөг. За хэрвээ яг одоо та 8 болоод 6-аг таацсан байгаа бол та дараалсан эхний ба сүүлийн 2 тоог таавал гэж байж байгаа. 1500 төгрөг хожигдсон байгаа. За дараагийнх нь 2 8 6 2 бүгдөө 2 тугаагддаг тоонууд байна. За дараагийнх нь хэд гарч ирэх нь вэ? Бүгдөө хамтдаа харъя. 4 бас л яг адилхан 2 тугаагддаг тоо гараад ирлээ. 8 6 2 4 8 6 2 4. За 5 дахь нь за яг энэ 4 тоог та дараалал таацсан байгаа бол та 150 мянган төгрөгийн хонжир хожиж байгаа юм байна. За яг энэ 5 тоог дараалалаар нь яг одоо таацсан 6 дахь бөмбөлгийн хүлээгээ сууж байгаа хүмүүс 10 сая 500 мянган төгрөгийн шагнал хожигдсон байгаа гэдгийг хэлье. За 2. За 5-аас бусд нь бүгдөө 2 тугаагддаг тоонууд гараад ирсэн. 8 6 2 4 5 2. За энэхүү 6 бөмбөлгийг та яг дарааллын дагуу таасан бол 50 сая төгрөгийн эзэн болох нь байна. За өнөөдрийн хамгийн оргил мөч ирлээ. 120 сая төгрөг. 120 сая төгрөг. 120 сая төгрөгийг яаж хожиж болох вэ? 1-ээс 42 хүртэлх тооноос 6 тоог хамгийн ихний гарч ирэх 6 бөмбөлгийн тааснаар та 120 сая төгрөг хожно. За 7 дахь бөмбөлөг эндээс гарч ирдэг байгаа. Зарим үзэгчид маань айгуу сайн мэдж байгаа хаа. 7 дахь бөмбөлгийг юу гэж нэрлэдэг? 7 дахь бөмбөлгийг бонус бөмбөлөг гэдэг. Тэгэхээр бонус бөмбөлөгийн учир шалтгааныг бас машина ажиллаж явах хооронд та бүхэндээ танилцуулаад явъя. Ингээд 42 бөмбөлөг маань машинд орлоо.
За ингээд эхний бөмбөлөг. За эндээс гарч ирэх 6 бөмбөлгийг та заавал дарааллын дагуу таасан байх албагүй. Та зургуулынгийн таацсан байх юм бол 120 сая төгрөг олж шүү. За таны хэрвээ 6 тооноос яг эхний 6 бөмбөлөг гарч ирснээр гарч ирээг бол бонус бөмбөлөг танд тусуулна. За та 5-ын эхний гарч ирсэн 6 бөмбөлгөөс 5-ыг таагаад 6 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлгөөс гарч ирсэн тоог таах юм бол та хэдэн сая төгрөг олж ийн гэж бодож байна. Та 12 сая төгрөг олж боломжтой. За тавлынгийн ерөнхийд нь яг таацсан байвал 7 бөмбөлгнөөс нэгээ 5-ыг таацсан байх юм бол та 900 мянган төгрөг олж ийн. За бонус бөмбөлөг бол дараагийнх буюу энэ тоонуудаас 6 эхний гарч ирсэн 6 тооноос 4-ийг таагаад бонус бөмбөлөгний тусламжтайгаар 5-ыг тааж чадах юм бол та 300 мянган төгрөг олж байгаа шүү. За ингээд нааг тайлбарлаж байгаа хооронд 4 бөмбөлөг гараад ирсэн байна. 41, 13, 19, 30. За энд 15 гараад ирсэн байна. 15, 41, 13, 19, 30, 15. За дараагийнх нь 24. За яг энэ хүү 6 тоог дараалал харгалзахгүйгээр та таацсан байгаа 120 сая төгрөгийн хонжуурын эзэн болсон. За 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг маань гарч ирэх гэж байна. Бонус бөмбөлөг гарч ирэх гэж байна. 12. 12. За. Хэрвээ та бонус бөмбөлгийг оролцуулахгүйгээр яг ингэ оролцуулахгүйгээр энэ 6 бөмбөлгийг зургуулынгийн дараалал харгалзахгүйгээр таасан бол 120 сая төгрөгийн хонжуурын эзэн болсон. Энэ 6 бөмбөлөгнөөс 5-ыг таагаад бонус бөмбөлөгний тусламжтайгаар 6 бөмбөлөг таацсан бол та 12 сая төгрөг хожих боломжтой. За дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн доор харагдаж байгаа Facebook мөн сонингууд дээрээс за Синик телевизийн мэдээллийн хөтөлбөрүүдээс за бусад олон одоо сурталчилгааны материалуудаас олж харж болно гэдгийг хэлье. Ингээд та бүхэн маргааш сайхан наадаараа энэ 7 хоногжингоо сайхан наадаараа дараагийн 7 хоногжингоо бас наадаж таарах бах. Бид нар дараагийн 7 хоногийн 5 дахь өдөр эфирээ хүргэх байгаа. Ингээд та бүхэн сайхан наадаараа. Баярлалаа.